3 дугаар сарын өрнийн 6. Хонины орд. Үзэн ядагч нар гарч ирж найз нөхдийн тань тар танигдаж магадгүй. Гэсэн ч эцсийн эцэст та өөрийгөө олж авах болно. Та өмнөхөөсөө ч илүү хүчрхэгжих болно. Үндсэндээ 3 дугаар сар бол зарим нэг хатан үнэнтэй нүүр тулах сар. Өөрийнхөөрөө урагшилж адал явдал хайхаас бүү ай. Хэсэг ханахуулж болохч удалгүй хонглын үзүүрт гэрэл харагдах болно. Аливаа санал зөрөлдөөнийг шийдвэрлэхийн тулд төвчээртэй байж дипломат арга барилыг хэрэгжүүл. Хайр дурлалын харилцаа үүмэн самуунтай байна. Харилцаа холбоо бол зөрчилдөөнийг даван туулах түлхүүр. Ходоод гэцтэй холбоотой эрүүл мэндийн асуудал үүсч магадгүй. Ядархаас сэрэмжилж завгүй хуваарийнхаа дунд амралтыг багтаагаарай. Санхүүгийн байдал сайжирна гэсэн хэдий ч хамаагүй зардал гаргаж болохгүй. Зардлаа хянаж зарцуулалтаа ухаалгаар ирэмбэл. Үхрийн орд. Эргэн тойронд танд чамгүй олон зүйл өөрчлөгдөх бололтой. Тэр болгоныг соргогоор хүлээн авч санаж сэрэх цаг. Гариг иргэсийн нөлөөгөөр хүнд цохилтонд орох, хүнд хэцүү үеийг даван туулах шаардлага гарч магадгүй. Гэхдээ өөртөө хэд хатуу хандаж болохгүй. Түүхээ дахин бичиж өөрийгөө бүтээлчээр илэрхийлэхэд тохиромжтой цаг үе ирсэн гэж ойлгоорой. Санхүүгийн байдлаа сайжруулах шинэ боломжууд гарч ирнэ. Урагшлах, аливаа хязгаарлалтаас өөрийгөө ангижруулахад тань туслах шинэ санаа шийдлүүд олдно. Хайр дурлалын харилцаа сорилт бэрхшээл ихтэй байна. Ив найрамдлаа хадгалахын тулд танаас багагүй хүчин чармайлт гарна. Нуруу, ходоод, нүдтэй холбоотой эрүүл мэндийн асуудал үүсч магадгүй. Эрүүл мэндийн асуудлаас хол байхын тулд урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал гэдгийг санаарай. Эхрийн орд. Энэ сард ажил мэргэжлийн хувьд мэдэгдэхүй захид дэвшил гаргаж чадна. Үүний зэрэгцээ бусдад хүлээн зөвшөөрөх хэрэгцээ тулгарна. Таны хувийн зарчим болон ёс суртахууны хэл хязгаарыг сорьсон асуудал тулгарч магадгүй. Бие махбодын хувьд ч сэтгэл зүйн хувьд ч саад бэрхшээл тулгарч магадгүй. Карьераа ахиулахын тулд ямар нэг төлөвлөгөөгөө цуцлах шаардлага гарна. Эцдээ эдгээр сорилт нь танд өсөх боломжийг олгоно. Хүчин чармайлт тань үнэлэгдэж олон жилийн алсын хараагаа хэрэгжүүлэх замыг нээнэ. Хайр дурлалын харилцаанд тодорхойгүй байдал зөнгөлнө. Хайртай хүний тань эрүүл мэнд санаа зовооно. Зөв хооллол, тогтмол тасгал хөдөлгөөн зэрэг стрессээ зөв удирдах арга техникээр өөртөө анхаарал тавь. Сарын сүүлээр санхүүгийн байдал сайжирна. Бизнес эрхлэгчид эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас зайлсхий. Мэлхийн орд. Хамт олон дунд таны гүйцэтгэх үүрэг их байна. Хамт олноо төлөөлж хариуцлага хүлээх, манлайлах шаардлага гарна. Энэ нь хэдий стресстэй байсан ч эргээд та маш их зүйл сурсан байх болно. Хуучин хэв маягаас салж өсч хөгжих шинэ боломжийг өөртөө нээ. Анхаарал төвлөрөл болгон төсвөр хатуужил бол танд хамгийн хэрэгтэй зүйл гэдгийг санаарай. Аз болж таныг дэмжих хүн эргэн тойронд тань олон байна. Удирдах халбан туршаалтныг дэмжлэхээр мэргэжлийн хувьд өсөх болно. Хайр дурлалын харилцаа ихэнхдээ романтик байх ч сар ахих тусам төвчээр ойлголцлыг шаардах болно. Хөл нуруутай холбоотой эрүүл мэндийн асуудал үүсч магадгүй. Сарын сүүлчээр цусны даралт ихсгээс болгоомжил. Санхүүгийн байдал сайн байна. Орлого мэдэгдэхүй зүснэ. Бизнес эрхлэгчид ашигтай гэрээ хэлэлцээр байгуулж чадна. Арслангийн орд. Гадаадад аялах, суралцах боломж гарч магадгүй. Дундын хөрөнгө санхүүгийн асуудалтай бичиг баримтын асуудал үүснэ. Заримдаа бүх зүйл болж бүтэхгүй гарна. Энэ үед бүхнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч шинэ эхлэл рүү зориг шулуудан орохыг зөвлөж байна. Хайр дурлалын харилцаа үүмэн самуун зөрчилдөөнтэй байна. Гэхдээ сар ахих тусам зөрчилдөөн намжиж асуудлаа шийдвэрлэж чадна. Төвчээр анхаарал халамж бол асуудлыг шийдэх гол түлхүүр. Энэ сард эрүүл мэндээ нэн тэргүүнд тавиарай. Нуруу, ходоод, үе мөчтэй холбоотой эрүүл мэндийн асуудал үүсч магадгүй. Амьдралын зөв хэмнэлтэй байж цаг тухайд нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах хэрэгтэй. Санхүүгийн байдал тогтворгүй байна.
Бизнес эхэндээ амжилттай байх ч алсдаа саад бэрхшээл үүснэ. Охины орд боловсролоо дээшлүүлж оюун санаагаа хөгжүүлэхэд анхаарал хандуулна. Болзошгүй саад сорилт бэрхшээлийг үл харгалзан та урагшлах замдаа орсон байна. Санхүүгийн асуудал үүсч хохирол амсаж магадгүй. Гэхдээ аливаа төгсгөл нь шинэ эхлэлийг авчирдаг гэдгийг санаарай. Хүчтэй томоохон өөрчлөлт таны амьдралд хэрэгтэй байсан ч байж мэдэх юм. Гайхалтай шин санаа гаргавал биелэх магадлал өндөр байна. Анхаарал төвлөрөл муу байснаар чухал зүйлийг анзаарахгүй өнгөрч магадгүй. Хайр дурлал гэр бүлийн харилцаа бат бөх байна. Гэр бүлийн гишүүд хоорондын харилцан ойлголцол инхрийлэл нэмэгдэж ив найртай байна. Ил тод байдал нь харилцааг улам бэхжүүлэх тул хайртай хүндээ үнэн сэтгэлээ цаг алдалгүй илэрхийлээрэй. Зөв хоолол, тогтмол дасгал хөдөлгөөнийг амьдралдаа хэвшүүл. Жинлүүрийн орд хамт ажиллагчдаас болж ажил дээр үүмэн самун үл ойлголцол үүснэ. Эмх замбраагүй байдалд үндсэн асуудлаа шийдвэрлэх шийдлийг олж харах нь хамгийн чухал. Аливаа хямнарал нь эргэлтийн цэг болж шаардлагатай өөрчлөлтүүдийг авчирна. Санхүүгийн байдал хүндрэлтэй мэт байх ч таны карьерийн хэдийн төлөв ирээдүйтэй харагдаж байна. Хайр дурлалын амьдрал танаас төвчээр шаардна. Хүчтэй сэтгэл хөдлөл төрүүлэх үйл явдлууд болно. Ходоод нуруутай холбоотой эрүүл мэндийн асуудал үүсч магадгүй. Ямар ч цаг үед өөрийнхөө эрүүл мэндийг нэн тэргуунд тавиарай. Хоолны дэглэмээ хянаж хэд их идэхээс зайлсхий. Санхүүгийн байдал сайжрах ч гэлээ ухаалаг зарцуулалт хийгээрэй. Ирээдүйдээ шинэ ажилд орох боломж гарч магадгүй. Гэхдээ ухаалаг байж одоогийн байр сууриа эрсдэлд оруулах сонголтоос зайлсхий. Хилэнцэн орд 3 дугаар сар бага зэрэг сорилтоор эхэлж байна. Чухал өөрчлөлтөд нүүр тулах цагтаа өнгөрсөн үеийн ачаа дэшээ орхид сур. Энэ нь зөвхөн таны төдийгүй бусдын амьдралд ч нөлөөлнө. Аливаа сорилт бэрхшээлийг даван туулахад багаар ажиллах нь хамгийн чухал. Ажил хэргийн харилцаанд эр зориг, итгэл үнэмшил шаардагдана. Сэтгэл дотроо та асар их өөрчлөлтийг даван туулж байна. Санхүүгийн асуудал сэтгэл санааны дарамттай хослон таныг багахгүй зовоно. Хөрөнгө оруулалт ашигтай байж болох ч болгоомжтой зарцуулахыг зөвлөж байна. Сарын сүүлээр нэмэлт орлого орж ирнэ. Хайр дурлалын харилцаа сарын ихэнх үед өвмэн самуунтай байна. Сар ахих тусам байдал тогтворчно. Стрессээс болж ходоод хоол боловсруулах хэрэгтэнд асуудал үүсч магадгүй. Мөн нүдээ хайрлаж, нойроо зөв зохицуулаарай. Номын орд бүтээлч төслөө хэрэгжүүлэх явцад саад бэрхшээл учирна. Замд таарсан саад бэрхшээл бүрийг эргээр хар. Эдгээр нь таны бүтээлийг сайжруулах шаардлагатай яг дутагдж байсан бүрэлдэхүүн хэсгүүтч байж болох юм. Ерөнхийдөө 3 дугаар сар Азтай байна. Таны амьдралын янз бүрийн талбарт өсөлт, сэтгэл ханамжийг амлаж байна. Энэ үеийг даван туулахдаа ажил амьдралын тэнцвэрээ хадгалахыг хичээгээрэй. Таны карьерийн хэдийн төлөв гэрэлтэй байна. Таны араар юу ч хийж мэдэх хурамч хүмүүсээс болгоомжил. Гэр бүлийн гишүүний эрүүл мэнд санаа сэтгэл зовооно. Хайр дурлалын харилцаа олон өнгөтэй байна. Таны аз жаргалтай байдлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй зарим хүнээс болгоомжил. Шүд, мөр, хүзүүний эрүүл мэндэд асуудал үүсч магадгүй. Орлогын өөр их усүрийг нээлттэй хүлээж аваарай. Гэхдээ мэдээж зардлаа ухаалгаар хяна. Матрын орд энэ сар олон сорилт боломжийг авчирна. Өвмэн самантуй өдрүүд үргэлжилж байгаа мэт боловч эцэстээ бүх зүйл танд ашигтайгаар шийдэгдэх болов. Гэр бүлийн бяцхан хүүг гишүүдийнхээ сайн сайхан байдалд нэр тэргуунд анхаарал хандуулаарай. Хайр дурлалын харилцаа сарын эхэнд халуун дулаан таатай байх ч сар ахих тусам гадны нөлөөллөөс болж уйнж магадгүй. Хүндлэнгийн этгээдээс болж асуудал дэгдэгч төсвөр төвчээрээр бүхнийг ялах боломжтой. Хүзүү мөртэй холбоотой эрүүл мэндийн асуудал үүсч магадгүй. Мөн зүрхнийхээ эрүүл мэндийг хамгаалж урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваарай. Санхүүгийн байдал тогтвортой байна.
Гэхдээ гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндтэй холбоотой урьдчилан тооцоолоогүй зардал гарч болзошгүй. Сарын сүүлээр орлого нэмэгдэнэ. Хумхын орд заримдаа бүх зүйл төлөвлөсний дагуу болохгүй. Гэлээгээд бүү гунж гутраарай. Энэ нь таныг илүү зөв зам руу түлхэж байгаа ч юм билүү. Энэ сар та мөнгө санхүү орон сууцны асуудлаа шийдвэрлүүлж чадна. Амьдралын хэм маягаа эргэн харж зарим зүйлийг засч залруулах шаардлага тулгарна. Заримдаа таны сэтгэл хөдлөл галзуу хулган дээр суусантай л адил байна. Амьдралын янз бүрийн салбарт холимог үр дүн таныг хүлээж байна. Хайр дурлалын харилцаанд үл ойлголцол үүсч магадгүй. Гэхдээ чин сэтгэлийн яриа романтик харилцааг гүнзгийрүүлнэ. Эрүүл мэндэд анхаарал хандуулаарай. Хөнгөн тэжээлэг хоол идэх тогтмол алхахыг зөвлөж байна. Санхүүгийн байдал тогтвортой байна. Бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжтой байна. Хүмүүстэй хамтран ажиллахад төвөгтэй байж болох ч хамтын ажиллагаа ахиц дэвшилт дурслана. Загасны орд. Загасны ордны хэнийг сайнтай муутай 3 дугаар сар хүлээж байна. Санхүү эрүүл мэндтэй холбоотой асуудал үүснэ. Гэхдээ сар ахих тусам нөхцөл байдалд эрдэж ахиц дэвшил ирнэ. Хайр дурлалын харилцаа 3 дахь этгээдэс болж уймж магадгүй. Гэхдээ ив найрамдал инхий дотн харилцаа тань сар ахих тусам эргэн ирнэ. Өөртөө анхаарал хандуулж тавьж тэнцвэртэй хоолны тэглэм бариарай. Би тань эвгүйцсэн тохиолдолд цаг алдалгүй эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Санхүүгийн байдал сарын ихэр хүндхэн байх ч гэлээ сарын сүүлээр өсөлт тогтвортой байдлын боломжууд гарч ирнэ. Хадгаламж болон ухаалаг шийдвэрийнхээ ачаар анхны шуургыг даван туулж чадна. Ахиж дэвшиж шин төсөл хэрэгжүүлэх боломжууд гарч шагнал урамшууллын хур бууна. Сайн төлөвлөгөө тууштай байдал бол таны гарт байгаа хүзэр гэдгийг санаарай.